хамгийн гол нь яг одоо яг хоёулаас бид нар одоо монголчууд гэдэг юм ашиг авахгүй нь одоо мэддэхгүй юм. Гэхдээ энэ олборлт тэгээд дуусны дараа цаашид одоо энэ дэлхий дээр байгаа энэ говийн Монголын говь дээр хүн үргэлжлүүлэн амьдрах боломжтой юу гэж. За энэ судалгаа энэ одоо олон улсын судалгаа тоо баримтуудыг одоо хаана орсон ороод үзэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын судалгаа гарсан байна. Байгаль орчны одоо яамны судалгаа гарсан байна. Одоо маш олон одоо энэ судалгааны байгууллагын судалгаа гарсан гэж. Энд зарим нэг хэсэг газруудаа 16 төрлийн оргууд байдаг гэсэн бол одоо 4 хүртэл байгаа гэсэн байна. Бид бүхэн зөвхөн монголчуудын биш хүн төрөлхтний өмнө бас энэ дэлхийн Монголын говийг төлөөлж энэ бас энэ төр хариуцлага хүлээж амьдарч байгаа. Мэдээж гүний ус за энд одоо маш аимшигтай тоо. Тэгээ би энэ тоог яриад яг өөрснөө мэдээлэл нь сайтууд нь харна. Тэгээд миний харж байгаа энэ олборлт дуусгаад бол цааш амьдрах боломж амьд амьтан гэсэн боломжгүй юм шиг харагдаж байна. Энэ тал дээр бас анхаарч энэ иргэний нийгмийн чигтэн хүмүүстэй хамтарч бүгдээр энэ зүйлийн төлөв байгаль орчны хөдөлгөөнд ажиллах гэдэг. Ингэж л асан байна. Эндээ судлаа. Яг оюутлогоо дээр сайтн дээр бол ингээд мэдээлэл өгдөг. Нээлттэй мэдээлэл өгдөг мэдээлэл. Энэ өнгөцгөн юм. Нөгөө мянган зүйлийг устгаад нэг зүйлийг хийлээ гэдэг шиг юм байна л гэдэг. Миний харж байгаа. Олон улсын тайлан судалгаануудыг та харна биз. Усгүй газар амьдрал байхгүй. Усгүй газар ургамал байхгүй. Тэгэхээр оюу толгой тэр чигт нь усгүй болож үний усын томсож явж ирж байна. Баяр тэгээд сая очиж үзэхгүй яаж юм. Энэ үстэй Монгол дэлхийд байдаг энэ говьд усдаг улаан бол гэдэг нь яг одоо толгой бороо он задраа гэдгээр оюу толгой бол дахин хэдүүлээ ингээд юу байгсан. Тэгэхээр энэ за би энэ асуултаа хариулчихсан хэдүүлээ дуусах хөө. За компанийн хувьд бол юм байна. За бид нэр өдөр тутмын одоо тавьдаг зорилтуудаа ингээд хамгийн түрүүнд бол аюулгүй ажиллагаа буюу одоо хамт олонны нийгмийн соёлоос ингээд байх талаар хашиж байна. Хамгийн түрүүнд. За хоёрт нь бол байгаль орчин. Бид нар одоо хичнээн мөнгө хийлээ аюулгүй ажиллаа гэдэг байгаль орчноос үүдгээд ингээд хойч үедээ амьдрах боломжгүй юм болж ирсэн юм. Тэгэхээр за мэдээж борлуулалт нь ашигтай ажиллах эдийн засгийн өргөж хөгжлийн хэмжээтэй тавиад ажилладаг байна. Тэгээ байгаль орчин гэдэг нь бол бид үнэхээр бас нэгэн хуцтай ханддаг судалгаа хийдэг, гаргасан судалгаагаар борлуулалт байгууллагаараа шалгадаг. Манай байгаль орчны төлөвлөгөө ESIA гэж өөрөө болж байгаа хэмжээний том байдаг. За манай хийж байгаа ажлыг бас мөнгө өгч байгаа санхүүгийн байгууллагууд бас давхар хэмдэг. Яагаад гэвэл одоо байгаль шийдвэрлэгч ч юм уу эсвэл буруу үйл ажиллагаа явуулдаг компани санхүүжилт өгөхгүй гэсэн тийм бол дэлхийн стандарт байдаг. Тэрнийхээ дагуу байнга хааж хийдэг. Хаалтын төлөвлөгөө гэж байдаг. За энэ дээр бол мэдээж уул уурхай бол огт нөлөөгүй гэж бол бас судлаа явж болохгүй. Энэ бол их хэмжээний хөрш шороо хөдөлж байгаа байгаль тодорхой хэмжээний өөрчлөлт заавалж байна. Тэрийг харин хүний амьдрах нөхцөлөөр одоо дороотуулахгүй тул иргэн тойрны байгаль эдийн тоо, урлагийн тоо хасахгүй тул маш нэгэн төлөвлөгөө байна. Тэгэхээр би энийг бол бас одоо бүх юм руу наваад ингээ тайлбарлахад хэцүү цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр холбоотой материалыг чинь өөртөө чинь хуваалцсан. Тэрийг хараад судлаад ямар судалгааны ажил хийгдсэн бэ гэдгийг хэн хийсэн бэ гэдгийг харах боломжтой. За бид нар бол гол асуудлууд бол мэдээж усан дээр бол их анхаарч ажилладаг. Усаа бол дахин хэрэглэх тал дээр бол анхаарч ажилладаг. Мөн бас нөхөн сэргийлт буюу одоо нөхөн сэргийлтийн ажил давхар ингээд хийгдэж явж байна. Уурхаан 100 жилийн хойш нь тавьчаад одоо юу хийхгүй гэсэн байж болдоггүй.